За аргачлал бүлгийн бичлэг А4. За өнөөдөр хэдүүлээ pending order-ийн тухай ярьцгаая. Тэгэхээр pending order маань ер нь бол биднээс арилжаа хийж байхдаа бол ялангуяа богино цаг дээр арилжаа хийж байгаа бол арилжааны нөхцөл бүгдхийг арилжаанд орсон хойно арилжаагаа мааллах маягаар бол ер нь аль болохоор харж явах хэрэгтэй л дээ. Ялангуяа одоо candle нэгдэх хаагдах болж игэл харж явах хэрэгтэй. Гэхдээ биднээс юм бас ажил амьдрал цагийн зөрөө янз бүрийн юмнаас болоод байнга хараад суух тийм боломж байхгүй. Тийм үед бол гарч болно. Тэгээ тийм үед бол pending order тавиад орхиж бас болох юм аа гэж. Тэгээд pending order гэдэг нь одоо монголоор бол хүлээх захиалга гэх юм уу та тий. Ханш энэ хөрвөл тийшээ ийм нөхцөлтэй орчоорой гэд тавиад орхиж яах гэсэн үг. Захиалга хийгээд орхиж яах гэсэн үг. За MTFO платформ маань бол өөрөө 4 янзын одоо pending order бол бидэнд боломж олгож байгаа. За buy stop, sell stop. Тэгэхээр stopтой захиалгууд нь юу вэ гэхлээрээс за жишээлх юм бол ханш одоо энэ сомны одоо энэ эхлэл хэсэгт байна тийм миний курсорыг үлдээд байгаа газар. Тэгээд биднээс ханш өсөөд энэ цэнхэр зураасны түвшинд ирэх юм бол биднээс энд buy захиалга орчихё гэж бодох юм бол биднээс buy stop гэдэг захиалга сонголтыг хийх юм байна. За sell тал руу болохоор мөн адилхан эсрэг тал руу ханш энэ түвшинд байна. Сумны одоо эхлэл энэ түвшинд байна. Бид ханш унаад энэ цэнгэр зураасны түвшинд ирэх юм бол sell арилжаа орё гэж бодоод энэ захиалга тавьж орхино гэвэл биднээс sell stop гэдэг захиалгыг сонгох юм байна. За лимитүүдийн хувьд бол за buy limit гэхлээрээс ханш ихлээр унаад тодорхой түвшинд ирэхээр биднээс арилжаанд орё гэж бодвол биднээс buy limit захиалгыг тавих юм байна. Тэгээ ханш унаад биднээсийн тооцсон ханшийн түвшинд очиж buy limit захиалгыг маань цогж арилжаа болгож нээгээд тэгээ дээшээ явна гэж ингэж тооцох нь шүү дээ. За sell limit дээр мөн адилхан ханш тодорхой хэмжээнд өсөөд тодорхой түвшинд ирвэл биднээс sell арилжаа орё гэж бодвол биднээс sell limit гэдэг захиалгыг тавиад орох юм байна. За энэ бол яг л саяны миний хэлснийг тэр buy stop, sell stop. Энэ яг ихэндээ таамсан зарим нь бол энийг бол мэдээ сайн мэдж байгаа учраас хэрэгэлдэг байгаа. Зарим нь бол мэдээж магадгүй анхудаа сонсч иж магадгүй. Тэгвэл эхлээд бол нэг жоохон тийм бодломаар юм шиг санагдаад байдгийг. Би лав шин байхдаа юу гэж тогтоож исэн бэ гэхлээрээс ерөөсөө стопууд нь бол тэр чиглэлд явах замдаа миний одоо тавьсан pending order-ыг цохоод явах юм байна. Тийг бол тэгэхээр тэр явах замдаа гэхлээр жишээ нь buy гэхлээр ханш өснө гэж үзэх юм бол ханш өсөж явах тэр замдаа л миний buy stop-ыг зохиол цаашаа явна гэдэг. Тэргээр нь ялаад тэгээд лимитүүд нь болохлээрээс ханш би buy хий гэж бодож байгаа бол миний орё гэж бодож байгаа чи одоо байгаа ханшнаас доор. Тийм учраас ханш тодорхой түвшинд унаад тэр түвшинд ирэхээр би одоо энэ тодорхой түвшинд унаад энд ирэхээр нь би buy орё гэж тий. Sell-ийн хувьд бол тодорхой түвшинд ханш өсөөд энэ түвшинд ирэхээр нь би sell орё гэдэг байдлаар ингэж орох ийм дөрвөн боломжийг бидэнд олгож байгаа юм да. За энэ бол нөгөө биднээс арилжаа нээдэг цонх тий. Энэ цонхоор нээгээд тэгээд энэ type гэснийг нээхээрээс энд орвол pending order гэдэг сонголт байгаа. Тэгээ энэ pending order-оор орохлоорээс биднээс дөрвөн төрлийн тэр сонголтыг бол өгнө. За энийг бол одоохон биднээс яг амьдрал дээр хийж үзнэ. За ингээд chart руу яваад за chart-н дээр үйлдэрлээ. За жишээлх юм бол за нэг зураас байна. Энийг устгах. За жишээлх юм бол хэдүүлээ энэ дэр нэг зураас зуръя л та тий. Одоо ханш энэ төвшөнд ирнэ гэж бодъё. Энэ дабл топ болсон юм байна ч гэх юм нэг юм бодвол ямар нэг юм үндэслэл биднээс энд sell захиалга орё гэж бодож байгаа шүү дээ тий.
За тэгвэл ханш одоо энэ доор байна тий. Тэгвэл биднээс ханш энэ дээшээ яваад энд ирэхээр нь sell орё гэж бодож байна. Тэгвэл биднээс ямар одоо сонголт хийх вэ гэхээр энийгээ нээгээд pending order гэдгээ нээгээд type гэдгээ дахиж нээгээд тэгээд биднээс sell limit-ийг нээн тийм ээ. Sell limit. Тэгээ энэ дээр биднээс ханшаа хийж өгнө. Энэ тий 8203. 8203 хүрвэл sell арилжаа орё гэдэг. За тэгээд stop loss таргетаа бол энд хэрвээ урьдчилаад ингээд бодцсон бол шууд хийгээд өгчөж болно. Stop loss таргетаа. Дараа нь оруулж өгсөн ч болно. За ингээд захиалгаа тавьчихъя. За энэ маань ингэж бодохгүй дээ. Энэ юу болж байгаа юм бол. За орчлоо. За одоо энэ нөгөө захиалга маань тэр байж байна. Тэгээ яг энэ бас зураастайгаа давхардуулаад тавьчихдаг нь юу ч вэ гэж. Одоо энийг яхаа устгах. За тэгэхээр энэ байна те. Одоо ханш энэ хүрүүл биднээс sell арилж орно. Энэ урталт ингээд гацсан байгаа те. Sell limit гэдэг. За ингээ орхичиж бас болохгүй л те. Биднээс чинь заавал юу тавих хэрэгтэй гэхээр stop loss target ялангуяа stop loss заавал тавьчих хэрэгтэй л те. За тэгэхээр яхаа хэдүүлээ энэ төвшөнд ирэхээр нь sell орё. Энэ төвшөнд ирвэл гарыг гэж бодъё те. Тэгэхээр stop loss эднээс нэг 82.15 хавцаа тавих нь шүү дээ те. 82.15 хавцаа. За энэ дээр очиод 2 дараад тэгээд stop loss 82.15. Тэгээд modify гэх. Дараад stop lossтай болчихлоо тий. За тэгээ энэ захиалга маань бол биднээс хэрвээ терминалаа нээж харах юм бол тэгээд trade гэдгийг нэх юм бол энэ дор байж байгаа шүү дээ sell limit. Энэ дээрээ 2 дараад энэ цанх маань гарч ирдэн бас тэгээ биднээс энэ доо таргет тавьж болно тий 8154. Тэгээд modify тэгэхээр доо энэ таргеттай болчихлоо. Одоо бид юг юу бодож байгаа вэ гэхээр ханш өсөд энэ хөрөнгүүд нь биднээс арилжаанд орно л гэж бодож байгаа тий. Sell арилжаанд ороод тэгээд ханш буцаад доош явна. Тэгвэл биднээс энд орё гэдэг. Тэгээд ханш энэ хүрэх нь үгүй юу, хизээ явах нь уу гэдэг ингээ хараад сохох тийм цаг зав байхгүй гэж болж. Тэгээд энэ хүрээд үнэхээр унана гэж тийм ихтгэл найдвартай байгаа болж ийм pending order тавиад орхиж болно. За pending order тавихад бол ерөөсөө л эн чинь биелүүл арилжаа юм чинь барьдаг нөгөөх money management бүгдийг барина, stop loss-оо тавина, target-а тавина, ахвалдах харьцаагаа бодно, бүхэл юмаа бодно шүү дээ. Нөгөө volume-а тооцсон те stop loss хэдэн pip тавих гэж байгаа юм. Stop loss хэдэн pip тавих гэж байгаа юм. Тэрнээсээ шалтгаалаад volume-а тооцно. За тэр бүх үйлдэлүүдээ бүгдийг яг хийш үү дээ. За ингээд биднээс энэ бол одоо sell limit захиалга энэ урд гарч байгаа sell limit гэдэг. Ханш дээшээ яваад тодорхой түвшинд ирэхээр sell орё гэдэг бол. За арилжаа тэр хүрээд арилжаа орж болно, орохгүй байж болно. За нэг маш сайн анхаарах зүйл бол хэрвээ арилжаа ороогүй бол тэрийг устгаарай заяа. Устгах гэд бол энийг давталсан ч болно. 1-2 дараад delete гэдээ давталсан ч болно. Ингээ устгачлаа тий. Арилжаа ороогүй үлдчихвэл заавал устгаарай. Тэгэхгүй бол дараа нэг өдөр тооцоогүй газар арилжаанд орчих үү тийм ээ. Тийм учраас заавал тэрийг устгах хэрэгтэй шүү. За одоо хэдүүлээ энэ төвшөнд ирвэл
За одоо энэ төвшин дээр бол buy trade орё гэж бодъё те. За тэгвэл buy trade орё гэж бодъё те. За тэгэх юм бол биднээс одоо ямарыг сонгох вэ? Хайн шин тэмж байгаа. Биднээс энд buy орё гэж бодож байгаа. Тэ. Тэгэхээр биднээс buy stop гэдгийг сонгох юм байна. Тийм ээ. Тэгээд ханш 81 за 90 ч юм уу 91 ч юм уу одоо жоохон ашиглана нэг. Яг гэвэл зүгээр яг энэ зураасан дээрээ давхардуулчихаар. За одоо энэ ингээд buy stop захиалга болчихж байгаа юм тий. За stop loss. Тэгээ яг энэ захиалга шууд ингээд чартан дээр маус нэгээ дараад ингээд нааш цааш нь зөөж болно л доо. Одоо шинэ зөөж болно. Жохон доош нь зөөж болно. Эсвэл бүр яг энэ оройг дээшээ эвдэнгүүт нь buy орё гэж тавьж болно тийм ээ. За тэгээ stop loss одоо энэ яруулдаар тавьчихъя гэж бодъё. 81.46 байна тий. 81.46 stop loss 81.46. За тэгээд таргет бол одоо юу гэдгийг нэг 82.04 ч юм уу тэрээр тавья гэж бодъё те. 82.04 тэгээд энэ ханш бороо болцсон юм тэгээд орохгүй байна те. Энэ маань хийдэлээ 81 цэг би цэг 54. За modify. За ингээд ханшийн хөрвөл биднээс buy trade орно. Stop loss-ын тавьсан. Target-ын тавьсан. За ингээд энэ бол buy stop боллоо. Өмнө нь биднээс sell stop тавьсан. Одоо нөгөөдөл нь бол та тавих хэрэггүй ч тийм ээ. Ойлгомжтой баг. Тэгээ та бүхэн өөрсдөө демо дээр дадлага тавиад ингээд санийх шиг тавиад устгаад ингээд дадлага хийцгэнэ үз. За. Даацаашаа. За одоо арилжаагт маань бас нэг хэрэг болж мэдхээр нэг зүйл бол алерт буюу ингээ сэрүүлэг тавих байдаг тийм. Ханш тодорхой төвшөнд ирвэл бидэнд нэг дохио өгч гэж тийм. Тэгэхээр биднээс чинь хүн юм болохоор мартан санана. Бас тасралтгүй бас хараад суугаад иж чадахгүй. Тэгэхээр бол тодорхой төвшөнд ирвэл бас сигнал өгдөг байвал бас зүгээр гэж тийм. За ийм боломж маань бас тэгээд энэ софтверт маань бас байгаа учраас энийг бас ашиглаж болох юм тийм. За энийг ашиглахад бол зүгээр тэр бүх боломжийн тав хон оролдоно гэж би бол энийг ер нь баг хэрэгэлдэггүй хэрэглэх болохоор би ингэж хэрэгэлдэг. Ингээд за жишээ нь Ази йен байна тийм. Ази йен тэгээд маус хоёроо дараад trading гэдгээр ороод alert гэдгийг маус нэг дараад тэгээ энд тавьчихсан. Тэгээ нэг зураас шүү дээ. Энэ тэ. Энд тавьчихлаа. За одоо энийг яг зөөж болно л доо. За одоо ханш энэ оройг эвдвэл над дохоо өгөөрэй. Тэгээд энэ оройн хоног жоохон дээр байж тавьчих. Гэтвчих тий. Тэгээд энэ шамаас тасшуулна. Одоо энэ ханш энд ирвэл над дохоо өгнө гэж байгаа. За энэ дээр очихоороос ингээд alert bid нь 81.68-аас их гэж зааж байна тий. Тэгэхээр ханш энэс дээш гарвал энэ баруун гаралт босоогоор гүйж байгаа ханш чинь bid гэж биднээс өмнө нь ярьжсэн санаж байна тий. Bid. Тэгэхээр
одоо энэ бит ханш 8163-аас дээш болвол энэ маань бидэнд дохио өгөх юм байна гэсэн үг. За терминалаар ороод энэ alert гэсэн дээр дарахаар саяны alert маань энд байж байгаа. Тэгээ энэ дээр хоёр дараад биднээс тест хийж болно. Ямар дуу өгөх те. Ийм дуу өгөх юм байна те. Ийм дуу өгөх юм байна. Тэгээд энэ ч бол биднээс bid ask эсвэл цаг хугацаа байгаа. Тэдэн сарын тэдэн цаг тэдэн минутанд дуурч идэв юм. За энэ бол нэг хэрэглэгдэхгүй баг. За bid ask гэсэн нэг аван зарна гэд биднээс угаасаа чартан дээр зөвхөн bid ханш байгаа учраас зөвхөн bid-ээрээ явал амар шүү. Чартаа хараад тэгээд ханш энээс дээш гаруул, энээс доош оруул гэд дандаа bid ханшаараад bid нь тэрдээс их бол bid нь тэрдээс доош бол гэж тавьчихад болно дөө. Тэгээд драsk маскаар нь тавьж тэгж тэр бол бас нэлээ толгой маалгай ирэх юм шиг. Амарн дээр шүү дээ тийм ээ. Амарн дээр ингээд тавьчихна. За тэгээд өөр одоо юу авдээ энэ чих боломжтой болчлоо тийм үү. За одоо энэс доош ороод ирвэл дугаарыг үл дээ энийг ийшэнд тавьчихаар доорлоод унна нэцтэй тийм ээ. Тэр орлоод унна. Яг гэвэл энэ bid чинь 8142 гэж бидний тавьснаас их байгаа учраас тийм. Тэгэхээр энэс доош орвол дугаарыг үл энэ дээрээ ирээд хоёр дараад тэгээд bid нөгөөх нь л болгож байгаа байхгүй. Bid нь энэс доош орвол дугаарыг гэсэн үг тийм. Тэгэхээр одоо ингээд очихоороос bid нь 8142-оос бага болвол дугаарыг гэсэн үг тийм. За ингэж тавиад бас сууж болно л да. Тэгвэл бас мартахгүй гэдэг юм уу те. Тэгээд бас нэг болжгол нэг арилжааны юм боломжтой дээр энэ одоо гоё боломж шүү дээ те. Тэгээд одоо юу гэдэг нэг юм тэрэн чогон татчихаа тэгээд ханш энэ төвшөнд ирэхээр нь дугаараа гэдэг ханшин дээр явж хат нь ханш хэрвээ тэрийн дэгдээ доор нь ороод ирвэл дугаараа гэдэг энэ хавьд сэрүүлэг тавьчаад тэгээ өөр чарт харж идэггүй компьютер дээр өөр ажил хийж идэггүй хоолоо хийж идэггүй тоосоос оруулж идэггүй хоёр мууртайгаа вайлд тоглож идэггүй тэгээ нэг юм болж идэл компьютер дугаараад нь бүжрээ харах нь шүү дээ. За ийм зүйлүүдэд alert гэдэг юм маань зориулагдсан байгаа. За alert чинь өөрөө тэгээ дотроо би түрүү хэлсэн бүх товчинд дарж үзээгүй гэж. Энд дээр бол яг хаа тэгэхгүй эдэн секундын турш дуурах юм ч юм уу. Энэ ямар давталттай дуурах юм гэж хэлж байгаа. Тэгээд энэ минийг бол би мэдэхгүй орж үзээгүй. Нүсийг танаас хүсвэл ороод тэгээд сонирхоод янз бүр болно нэ. Зүгээр миний болвол би ордгоо яг гэвэл нэг тийш ороод ах хэрэглээ бол байдгүй. За энд харин нэг юмыг хэлчихье. Тэр нь юу вэ гэхээр алертыг хоёр янзаар тавьж болно. Алерта төвчүүллээ. Маус хоёроо дарлаа. Delete устгах болно. За, одоо энэ би юу хэлсэн бэ гэхлээрээс одоо жишээ нь хэдүүлээ евро USD дээр тавья гэж бодъё те алерт. Гэтэл биднээс энэ чарт Ази йен байгаа байхгүй те. Тэгвэл биднээс ингэж орж тавьж болно л доо. Терминалаар ороод алерт гэдгээрээ ороод тэгээд энэ дээр маус хоёроо дараад тэгээд алерт үсгэнэ гээд ингээд орж болно. Тэгэхээр биднээсийн одоо байгаа энэ ханшийг энэ чарт нээлттэй байгаа Ази йенийг энд хэлж өгöd байгаа байхгүй юу? Евро USD-г хэлж өгөхгүй. Тэгэхээр биднээс өөрсдөө энэ дотор евро USD-г олж тавих хэрэгтэй байхгүй юу? Евро USD аавны энд олж тавих хэрэгтэй. Тэгэхээр ингэж тавихаар жоохон төвөгтэй байгаа ш тий. Ялангуяа олон ханштай бол ингээд энэ дотор ингээд хайгаад тахна шүү дээ. Тэгэхээр ингэж орж тавихын оронд
Euro USD-ийн энэ дээр гаргаж ирээд тийм ээ. Тэгээд маавд хоёроо дараад trading гэж ороод alert гэж ороод ингэж тавьчаад тэгээд тэр хаашаа эрэхтэй он тийшээ зөрчсөн. Хамаагүй дээр санагддгийг. Яг за өөр алертанд төвчнөх хэлж яриад байх юу хаа дээ. Ийм зүйлүүдийг хэлье. За ингээд цаашаа явнаа. За default template хийх талаар гэж байгаа. За энэ бол бас нөгөө групп дээр нэг асуулт байсан те. Ямар ч chart датад гаргаад ирсэн. Одоо яг ийм байхаар болгож болох уу гэж асууж ирсэн. Тэгээд тэр бол болно. Болно. За болгохын тулд жишээ нь за хэдүүлээ profile гэж ороод нэг арай нэг цөөхөн энэ дээр хичнээн ханштай байна би. Бас л хөөрхөн ол юм байна. За хамаагүй. Энийг бүгдийг устдаг. Устгасгаа. За ингээд биднээс тэр энэ ханш үлдлээ те энэ default гэсэн. Тэгэхээр энэ байж байгаас маань болохоороос миний default template байхгүй юу? Default энэ шүү дээ. Энэ template байхгүй юу? Одоо шинэ би жимсчин уншууллаа. Энэ жимсчин болно тийм үү? Би default-ыг уншууллаа. Энэ default болно тийм үү? Тэгэхээр одоо энийг устгачээ. Одоо ямар ч ханш байхгүй те. Би ямар нэг ханш дата гаргаад тэгэхэд энэ юу ах вэ? Default байна. Тийм учраас та бүхэн ямар ч ханш дата гаргаад тэгэхэд жимсчин байлгая гэвэл жимсчингээ энд авчихад тэгээ одоо чинь би за доод сэрэггүй над гэдэг ч юм уу тий. Ингэчээд тэгээд энийгээ за ялгаатай гэдгийг харуулахын тулд би бас нэг юу нэмчихэлтэй яг нэг за чинь магти ч юм уу нэмчихье тий. За энэ дөрөв юм магтитай. За энийг яг юм байлгана гэдэг юм бол би темплетээр ороод remove template гэдгээр ороод за энийг хадгалахын тулд байна шүү дээ тий ингэх хэрэгтэй. Энд дор default байж болохгүй заяа. Би өөр нэг юм ихлэ гаргах хэрэгтэй. Тэгэхин тулд за жимсчингээ уншуулчих. Яг тэгээд одоо би ийшээ ялгахын тулд магти ч юм оруулаад одоо би ийшээ ороод remove template байж гараа. Тохон төлөө нэг рүү орё. Зөнтэй ол юм байна уу? За одоо ингэж өөр юу гаргаж ирээд тий profile гаргаж ирээд тэгээд remove template гэдгээр ороод яг default here заавж гараа. Одоо default гэдгийг л устгах гэдэг юм шүү дээ хамгийн гол нь. Эндээс энэ default гэж орж ирэхгүй байна. Яг л орж ирэхгүй юм хэрэг. Энэ уншигдсан учраас за тэгвэл чим болгоод remove template за тэгвэл save template
гайчих тэгвэл ингээд одоо энэ чинээс default гэдгээр save хийж default replaced сольж хийж. За одоо бодлосны болж ах шиг байна гэж бодож байна. Одоо энэ бол биднээс жимсчин мөртлөө бас default template уншуулахаар энэ маань л байж байгаа юм тийм. За одоо биднээсийг бүгдийг нь устгаж болно. Тэгээд одоо эндээс биднээс ямар ч ханш дата гаргаад ирсэн жимсчин байх болно тэр. Баг зэрэг бодлоо. Гэхдээ зүгээр. Тэгэхээр ерөөсөө юу гэсэн үг вэ? Template дотор чинь default гэсэн template авах нь шүү дээ. Энэ template-ийг эхлээд таамс устгачаад тэгээд чарта дата гаргаад тэгэхэд яг ямар байлгамаар байна. Тэрийг default гэсэн нэрээр хадгалчих нь шүү дээ. Тэгэхээр л ямар ч одоо ханш дата гаргаад ирсэн шууд тэр чинь байж ах хэрэгтэй болно гэж байна. Ойлгосноо тий. За. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Энэ удаагийн бичлэгийг өгөр дуусгая. Баярлалаа.